За жавхлан сайд татврын багц хуулинд яг аж ахуй нэгжүүд бизнес эрхлэгч нар таатай ямар заалтууд орж байгаагаас нэг товчхон эгийн завшааныг ашиглаад хэлжүүл сайн байна. Хоёрдугаарт ер нь бид энэ хөгжлийн төлөвлөгөөгөө ярилцж байгаа энэ цаг мөчид энэ мега төслүүд дундаас яг хэдэн бодиттой ирэх 3 жилд хэрэгжих боломжтой юм бэ? Хөрөнгө оруулалтын янз бүрийн их үүсвэрийг татан оролцуулаад алийг нь бид нар шийдэх боломжтой юм бэ гэдэг эрэмт стратегиараа гаргаад тэгээд тэр хуулийн шинжилэл, хуулийн өөрчлөлт эрх зүйн орчин дутмаг байх юм бол тэр зүйлүүдээ бас яаралтай шийдвэрлээд явахгүй бол одоо бидэнд ерөөсөө 3 жил үлдлээ шүү дээ дараагийн их хурлын сонгуул хүртэл. Тэгэхээр энэ одоо хаврын чуулганаар эдгээр асуудлуудаа хэдүүлээ нэг талд нь болохгүй бол зүгээр нэг мега төсөл гэдэг лооцомсон юм яриад бас явахгүй байгаад байна. Тэгэхээр үүн дээр бол одоо бүгдээрээ ихтгэл үнэмшилтэйгээр бас энэ улс орноо хөгжүүлчих гэсэн тийм одоо зорилго зүрх байгаа гэдэгт итгэж байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол одоо жишээл улс төрчгүйгээр тэгж За, Болдын жавхлан сайд нэмж хариулъя. За, жаргалын шинэ асуултанд хариулъя. 3 минут үнэхээр багтсан шүү. Багцуул гэдэг өөрөө багцуул. Аж ахуйн нэгжийн орлого албан дотор, хувийн орлого албан дотор, за нөөт, за тэгээд татврын энэ одоо харилцаа тайлагналаасаа эхлээд. За татврын байцаагч нарын одоо ёс зүй. За өмнө одоо бид ингээд 3000 татврын байцаагчтай бол цаашдаа энэ хуулиа одоо бид өргөн бариад амжилттай батлагдвас 3000 зөвлөн туслагч байх болно. Одоо актыг зөрчил гаргасан хойно биш, актыг үүсгдэг зөрчлийг гаргахаас урьдчилан сэргийлж эрсдлээс хамгаалдаг ийм татврын орчинтой болно. За аж ахуйн нэгжийн орлого албан дотор тэр одоо шатлалууд нэмэгдэнэ. Одоо бид 3 шатлалтай бол энэ шатлалууд нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл манай аж ахуйн нэгжид маань одоо тэлэх биш, улам одоо хумигддаг, жижигэрдэг ийм одоо байдалд олон жил явж ирсэн бол энийг нь илүү их одоо чөлөөлж өгнө гэсэн үг. За дээрэс нь